заавал тэр мундаг сурдаг нь онцгой авьяастай эсвэл нэг юм одоо айгүй тийм аав ээжийн сургалтын төлбөрийг нь бүрэн төлөөд өгөх тийм боломжийн айлын хүүхдүүд ер нь гадаадд сурдгуун байна. Сургуулаа тэнцчих юм бол ингээд эможийн сэтгэл тэтгэлэг гэдэг ийм гоё боломж би Монгол чуудад хүн болгоны юм нээлттэй байдгийн байна гэдгийг би ингээд илүү олон хүмүүс мэдээсэй гэдэг үднээс энэ сайн байцгаана уу? Чи минь телевиз сухта давтан байрал шинэ бичлэгтэй давтан байрал. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээрээ би та нартаа надад хамгийн их хэрдэг асуултуудын нэг болох анх Италид сурахаар ирэхдээ би нийт хэдэн төгрөгийн зардал гаргасан болон яг Италид ирснийхээ дараа буцаад хэдэн төгрөгийн тэтгэлэг авсан бэ гэдэг энэ талаар та нартаа өөрийнхөө туршлагаас товчхон бөгөөд нийнөөгүй танилцуулъя гэж бодлоо. За ерөнхийдөө яг юм гадагшаага явж сурыг, гадагшаага явъя гэж бодож байгаа хүмүүс бол яг юм санхүүгийн асуудал бол ер нь баг хамгийн чухал асуудалтай ордог штэ тийм ээ. Яг нийтдээ ер нь хэдэн төгрөг зарцуулахын ямар зарлууд гарахын за хамгийн гол нь буцаад тэр орондоо очисныхоо дараа буцаагаад би одоо ажил хийгээд ч юм уу тэтгэлгээрээ ч юм уу хэдэн төгрөгийг одоо буцаагаад эргээд олох боломжтой гэдэг бол хүмүүсийн хувьд бол айгүй тийм одоо чухал тооцоолол байдаг штэ. За тийм болохоор би энэ бичлэг маань бол маш олон хүмүүст бас нэмэр болох болов. Италийн талаар ерөөхдөө ийм зардлын талаар нэг ийм ойлголттой болох болов гэж бодож байна. Яг ингээд Итали гингүүд хүмүүс ерөөхдөө автоматар шууд гэж боддог шүү дээ. Айгу өнтөө орон тий. Дээрээс нь Итали руу очиж сурна гэхээр бас нэлээд зардал өндөртэй гэж боддог. Тэгэхээр яг үнэхээр зардал өндөртэй юу гэдгийг нь та нар маань энэ бичлэгнээс за тэгэхээр зардлынхаа задаргаа руу орохоос өмнө би та нартаа ер нь би яагаад Италиг сонгохоор бас юм бэ гэдэг юм гол хэдийн шалтгаануудаа хэлье. Энэ бол бас яг ингээд санхүүтэй болоо шууд холбогдож байгаа. Яг өмнө нь миний бичлэгүүдээ үзсэн хүмүүс бол аль хэдийн нас өндөө сонссон байж магадгүй тийм ээ. За. Тэгэхээр номер 1 Италиг сонгосон шалтгаан болов л шүү дээ тий. Италийн 100% тэтгэлэг байсан. За энэ Италийн тэтгэлгийн талаар би бас өндөө бичлэгүүд хийсэн. Ингээд энд бас оруулчий та нар маань дараа нь сонирхоод үзээрэй. Ер нь бол Итали 3 төрлийн тэтгэлэг байдаг. Эний мужийн тэтгэлэг болвол яг одоо өрхийн орлогоос хамаарат оюутнуудад сургуулийн төлбөрөөс 100% хүртэл хөнгөлөгдөх, байр хоолоор хангах болон жилдээ 7000 еврогийн хүртэл юм тэтгэлэг олох боломжтой бүр маш юм одоо боломжтой юм одоо олон боломжуудыг олгосон юм гоё тэтгэлэг байдаг. Энийг бол Монголоос Италид ирж сурж байгаа дийлэнх оюутнууд бол энэ тэтгэлгээр ингээд ирсэн байдаг. За тэгэхээр номер 1 шалтгаан бол энэ 100% тэтгэлэг болон стипендтэй учраас би яг Итали бол надад хамгийн одоо номер 1 сонголт болж ирсэн. Бас за 20 дугаар шалтгаан бол юу байсан? Энэ бол бас шууд санхүүтэй холбоотой визний шалгуур байсан. Одоо жишээлбэл би яг Итали руу ирэхээс өмнө надад хэд хэдэн орны сонголтууд байсан. Яг Австрал, за Австрал болон би Ирландын талаар ерөөхдөө сонирхож байсан. За тэгэнгүүт Австрал болохоор одоо шууд нэг юм банкны баталгаа бол нэг хамгийн багадаа одоо бараг 60-70 сая байнуудад хамгийн багадаа байх хэвээр. Италийн хувьд бол ерөөхдөө энэ бол үнийн дүн бол 2 дахин бага байсан. Сүүлийн 3 сарын одоо юугаа үзүүлдэг. Одоо дансны хуулгаа өгдөг. Тэгээд дансны үйлдвэрлэл 30 сая төгрөгөөс хамгийн багадаа 30 сая төгрөг байх юм бол ерөөхдөө визний шалгуурыг ер нь бол хангачиж байна л гэсэн үг. Товчхондоо ер нь бол хэлэхэд бол банкны баталгаа бол нэгдүгээр үнийн дүн бага. Тэгээд 20 дугаарт айгүй тийм төвөг айгүй багтай байсан. Айгүй энгийн байсан. За тэгээ 3 дугаарх нь бол мэдээж би яг Итали сурахын тулд заавал Итали хэл бол сурах шаардлага байгаагүй. Ерөөсөө би яг англи хэллээрээ ер нь жоохон дагнаад явж исэн болохоор ер нь англи хэлээ илэр сайжруулаад оноо авчихвал юм бол би англи хэл дээр хөтөлбөрүүдээр сурах боломжтой байсан. Италиг сонгох бол ийм үндсэн 3 шалгуур болсон. Номер 1 зардал бол агентлагийн төлбөр байсан. За бүх үйлчилгээнд багтаад за тэгээд энд бол сургуулийн одоо application fee буюу сургууль бүртгүүлэх төлбөр. За тэгээд энэ агентлаг маань бас өөрөө нөгөө орчуулга аль биесний орчуулга хийдэг учраас орчуулгын хөөс бүгд нь багтаад яг 2 жилийн өмнө бол 10 сая 500 байсан. За тэгээд 2 дахь зардал маань бол би нөгөө англи хэлний оноо надад тэр үедээ байхгүй байсан учраас би яг англи хэлний IELTS-ийн шалгалтанд бүртгүүлэх хэрэгтэй болсон. За англи хэлний би яг 2 сарын онлайн сургалтанд хамрагдсан энэ бол 750 сая төгрөг байсан. За энэ сургалт бол надад бас маш их сайн нөлөөсөн. Тэгээ ер нь бол би яг хуваараа өөрөө баг зэрэг 1 сар бэлдээд тэгээ дээрэс нь 2 сарын тэр яг IELTS-ийн одоо тэр нөгөө дөрвөн стратеги юм төвлөр дэрэгтэр 2 сарын сургалтанд суугаад тэгээд 3 сарын дотор ерөөхдөө бол IELTS-аа өгсөн. За тэгэхээр IELTS-ийн сургалт бол 750 сая төгрөг, IELTS-ийн одоо нөгөө шалгалтын төлбөр бол 650 сая төгрөг байсан гэж би санаад байна. За тэгэхээр IELTS бол ингээд миний 3 дахь зардал байсан гэсэн үг. За би энд одоо би юунуудаа яг нийт гарсан зардлуудаа ингээд жагсаагаад бичсэн байгаах гэж бодож байна.
За тэгэнгүүт миний 4 дахь зардал шүү те. Визний төлбөрөөс яг 80 евро болоо 50 евро байсныг яг үүндээ бол санахгүй байна. Тэгээд элчингийн вебсайтыг харахаар бол яг сургалтын виз бол 50 евро гэсэн мэн. Тэгэхээр би 50 гэдээ оруулчих. За энийг бол ингээд бэлнээр өгч ирсэн. Тэгээд ер нь бол шууд ингээд элчингийн визний зардал руу ингээд шилжиж гэн хэрж яг нэлээ ингээд шууд цаг хугацаанд нэлээ өсрөө авчиж байгаа. Тэгэхээр дунд нь ямар зарлууд гарсан бэ гэхээр шүү те. Нэг тийм том зардал ерөөсөө байгаагүй. Яагаад тэгэхээр энэ дундуур бол одоо бичиг баримтаа бүрдүүлэн явж байхад бол нотротоор баталгаажуулах те. За эсвэл одоо нөгөө гадаад хэргийн яамн дээр апостил бүрдүүлэх гэх мэтчлээ иймэрхүү юунууд байсан. Одоо жижиг юм одоо зарлууд байсан. Энийг бол яг ингээд дор ингээд нөгөө жижиг зарлалхаар төлөө явж исэн учраас би яг тэр бүгд хэд басныг бол сайн мэдэхгүй байна. Өсрөөл нэг 100 сая төгрөг босон болов гэж би бодож байна. За тэгээ энэ дундуур бол нөгөө одоо тэр орчуулгын хөөс ч юм уу те нөгөө түрүүний одоо сургуулийн application fee энтриг бол нөгөө агентлагийн төлбөрт багтсан учраас энийг бол надаас бол гараагүй. За тэгэнгүүт 5 дахь зардал болонгууд яг эхний 3 сарда яг Италид ирснийхээ дараа яг тэтгэлэг авах хүртлээр бол өөрийгөө болгох одоо өөрийнхөө хоолундаа авах тийм ээ байр одоо гадуур байр түрээслэгээ тэрэндээ зориулах ер нь бол дунджаар 1500 еврог бол эхний 3 сард авч явах хэрэгтэй гэж бол агентлагийн зүгээс зөвлөж исэн. За энэ 1500 евро бол гэхдээ юу янз юу. Нэгдүгээр айл хотод очих вэ гэдгээс хамаарна. Дээрэс нь одоо тэр тухайн хүн өөрөө хэр зардалтай амьдрах уу гэдгээс хамаарна. Дотор байранд орох уу, гадуур байр түрээслэх үү гэдгээс хамаарат яг энэ 1500 евро хангалттай юу, хангалтгүй юу гэдэг нь бол яг яригдана гэсэн үг. За миний хувьд бол би яг 1500 еврогоо яг бараг л яг тулгаал яг авч явж исэн. За тэгээд би яг яасан бэ гэхээр би бол гадуур байр түрээсэлсэн. Тэгээд яагаад нэрээ бас эхний 3 сардаа ингэж одоо өөрийгөө болгох мөнгө авч явдаг вэ гэхээр учир нь бол нөгөө юм түрүүнд ярьсан мужийн тэтгэлэг бол хамгийн ихэндээ юу байдаг мастер оюутнууд бол 12 сард орж ирдэг. Тэгээд тал нь 50% нь тэгээд дараагийнх нь бол одоо дараагийнхаа жилийнхээ 6 сард нь орж ирдэг байхгүй 6 сардаа ингээд хуваагаад өгдөг гэсэн үг. Бакалавр оюутнууд бол эхлээд яг 30%-ийг нь 11 сардаа өгөөд 12 сард бол үлцэн 20%-ийг нь өгөөд ингээд дараагийн жилдээ 50% нь өгөөд явдаг юм байна. Арай бакалавр хүүхдүүд бол арай наан тэтгэлгээ авдаг гэсэн үг. За тэгэхээр 1500 евро бол яг хаанд байгаа вэ гэдгээс хамаарна гэсэн үг. За дээрэс нь бас яг нэгэн тэннийг ярьсных энэ бол миний 2 жилийн өмнө одоо юм зүйл ярьж байгаа шээ тийм ээ. Тэгээ 1500 евронд ер нь бол юу багцсан бэ гэхээр одоо гадуур байр түрээсэлж байгаа бол байрны түрээс хоолндны одоо мөнгө дээрэс нь одоо энд ирээд юу байдаг бид нар одоо визээ сонгуулах одоо даатгал хийлгэх гэх мэтчлийн юм одоо мөнгүүдээ бол багтаасан байдаг. Энэ 1500 евронд одоо багтаагаад тооцсон байсан гэсэн үг. Тэгэнгүүт 2 жилийн өмнө бол энд ирээд бидний нөгөө оюутнуудын хийлэгдэх жилийн даатгад бол 150 евро байсан. Гэсэн чинь түрүү жил энэ бол бүр ингээд 700 евро болоод ингээд бүр амар өссөн заяа бүр арай л огцон өсдөг юм байлаас. Тэгэхээр чи одоо энэ 1500 евро чи хөрхөө олчиж байгаа байхгүй тийм ээ. Хэрвээ энэ Италид даатгал хийлгэе гэж бодож байгаа хүүхэд байвал за тэгэхээр товчхондоо юу вэ гэхээр эхний 3 сарын 1500 евро бол одоо яг ер нь жоохон хангалтгүй болсон зэ одоо дор хаяж ер нь 2000 евро авчрах хэрэгтэй болов гэж бодож байна эхний 3 сартаа. За тэгэнгүүт за 6 дахь зардал нь юу вэ гэхээр онгоцны билет бол бас юу байсан. Айгуу тийм надад би харьцангуй боломжийн хямдхан авсан гэж бодож байна. Энэ бол нэг 2200-500 орчмоор би одоо онгоцны билетээ авсан. Монголоос Стамбулаар дамжаад Итали руу ирэх юм Ром руу ирэх юм нэг талын билет байсан. Итали руу ер нь онгоцны билет бол нэлээд үнэтэй байдаг. За тэгээ ялангуяа бид нар чинь нөгөө виз гарсны дараа одоо онгоцны билетээ авч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг юм 3 сарын өмнө ч юм уу эрт ер нь бол авах боломжгүй байдаг гэсэн үг. Ер нь жоохон цаг нь тулсан үед авах гээд байдаг. Яагаад тэгэхээр виз гараг байхад онгоцны билетээ авчдаг, виз гарахгүй бол яхад гэдэг шалтгаанаар. Ер нь бол яг намайг харж байхад онгоцны билет бол ер нь нэг тийм бараг 3 саятай, 4 саятай, 5 саятай бол байсан. Тэгээд азар хамт ирсэн охиныхоо би таньдаг хүннээр ингээд бас ингээд холбогдуулаад ингээд билетээ бол ингээд 2 сая 500 айгу боломжгүй нэр авч исэн. За энэ ингээд онгоцны зардал бол ингээд ерөнхий зардал бол ингээд болчихж байгаа. За энэ дээр нэг нэмэлт зардал байгаа. Энэ бол сурмусны сургалт байсан. Би сурмусны сургалтанд дундуур нь суусан. Энэ бол 400 сая төгрөг байсан. За яагаад сурмусны сургалтанд суусан бэ гэхээр ер нь нэг шалтгаан бол хувийн шалтгаан байсан. Би өөрөө ер нь бол байнга сурмус хийлэгдэг. Тэгээд яг нүрээ бодох ер нь жоохон дургу болохоор зүгээр сурмустай байж хахад ингээд нүд мүд сэргээд ер нь айгу амар болчихдог байхгүй. Нүрээ бодох шаардлагагүй юм шиг надад санагдаад байдаг. Учираас за тэгээд мэдээж Италид бол одоо гоо сайхны үйлчлэг бол бас харьцангуй нэлээд үнэтэй. Тэгээд тэрийг бас ингээд ер нь жоохон гадралжсэн учраас за очиод бол би салонд очиод сурмус хийлгэнэ гэж байхгүй учраас ер нь өөрөө өөртөө сурмус хийх юм байна гэж бодоод би сурмусны сургалтанд яг үндэ суусыг. За энэ бол бас айгуу давуу талтай байсан. Яагаад вэ гэхээр яг үнэндээ би анх бол өөртөө сурмус хий гэж одоо сурмусны сургалтанд суусан боловч яг үнэндээ энэ бол надад айгуу том хөрөнгө оруулалт болсон. Италид ирснийхээ дараа
би яг одоо 9 сард ирсэн гэхээр би яг 10 сарын сүүлээс эхлээд ер нь ол юу байсан. Эндээ сурмус би хийгээд ихсэн гэрээрээ хүмүүсийг аваад тэгээд яагаад тэгэхээр Монголдохтой бас ингээд сурмуусын сургалтанд сууж байхдаа би чи юу өөртөө хийгээд зөксгүй ер нь очиод бас юу ажиллах юм байна. Энэгээр ажиллаж болох юм байна гэж бодсон байсан учраас ер нь жоохон бүтээгдэхүүнүүдээ Монголоос аваад ирсэн байсан. За тэгээд эхний ээлжинд ингээд гэрээрээ сурмуус хийгээ. Тэгээ явандаас салон дээр очиж өрөөгөн түрээслээ сурмуус хийгээд ингээд бас тэтгэлэг дээрээсээ одоо нэмээд хөөхөн ингээд одоо нэмэлт орлого олох илүү тав тухтай одоо юм санхүүгийн хувьд одоо тийм гачигдaltaгүй өөрийнхөө дураараа ингээд бас байх одоо тийм санхүүгийн юм бахан ч гэсэн юм боломжийг үүсгэсэн. Ер нь бол айгүй хөөхөн нэмэртэй байсан энэ одоо сурмуусны маань юу болвол одоо ажил болвол за тэгэнгүүт энэ дээрээсээ нэмээд одоо явах хүртлээ бол одоо ойр зуурын юмнуудаа цуглуулахад бол би нэг ойролцоогоор 2 сая төгрөг зарцуулсан гэж бодож байна. Энд бол юу вэ гэхээр одоо гоо сайхны юмнууд тийм. За тэгээд түрүүнд хэлсэнчлэн нөгөө сурмуусны бүтээгдэхүүнүүд, хумсны юмнууд гээд юмнуудаа бол бэлдээд ирсэн. Тэгээд аль болох би яг Италид ирээд ирснэхээ дараа юм худалдаж авахгүй байх үүднээс яг юм бэлтгэлийн ер нь бол базаасан. Тэгтээ учиргүй хувцас хунар бол мэдээж худалдаж аваагүй. Тэгтээ Монголд одоо өөртөө байсан ер нь хувцас хэрэглэл юмнуудаа бол бүгднийг аль болох аваад ирсэн Итали руу. Яагаад тэгэхээр ирсэн хойноо бас энд бол би эхний нэг хэдэн сартаа ямар ч хувцас хунар авахгүй тиймэрхүү юм зарцуулах бол мөнгө байхгүй гэдгийг би яг анзаар одоо мэдчихсэн учраас Монголд бол яг өөрөө хэрэгэлдэг байсан бүх юмнуудаа аваад ирсэн. Тэгээ би 2 одоо тийм том юм ачаатай ирсэн нэмэлт ачааны мөнгө төглөөд тэгээ яг тооцоод үзэхээр яг юмнуудаа Монголдоо орхиод хувц хунараа Монголдоо орхиод тэнгүүдээ эндээсээ худалдаж авах зардал болвол тэр байгаа хувцснуудаа нэг чимдааны илүү чимдааны мөнгө төлөөд аваад ирэхээс хэд дахин илүү байсан учраас өндөр байсан учраас зүгээр байгаа юмнуудаа нэг илүү чимдааны мөнгө төлөөд бүгдийг нь аваад ирсэн. Тэгээд энэ дээр бас нэг юм нэмэт хэлэхэд яг одоо ингээд Итали руу явъя гэж шийдснээс хойш ингээл одоо мөнгөө ингээл ер нь амхандаа цуглуулаад байгаа шүү дээ тийм ээ. Би өөрөө яг нөгөө ажил хийжсэн учраас бас цалингоо бол ер нь бүгднгийн л одоо илүүдтэй юм зарцуулахгүйгээр ингээл ер нь цэвэр баг хадгалж исэн. Тэгээ тэр үе бол ерөөхдөө надад айгүй сонирхолтой, чаленжинг нэг тийм айгүй ер нь аль тийм айгүй тийм сонирхолтой тийм үе байсан. Тэгээд яагаад тэгэхээр өмнө яг ингээд нэг юмд зорж ингэж мөнгө цуглуулж миний хувьд бол би яг үнийг хэлэхэд үзэж байгаагүй тэгэж ингэж бүх мөнгөө нэг юмд хадгалж энэ төр бол үзэж байгаагүй учраас айгүй сонирхолтой тийм сонин тийм шин нэг тийм туршлага байсан. Тэг ямар ч байсан тэг ингээд одоо хэм маягаа урьдчилаад баян гэрээсээ хоол авчирж идэх. За ер нь бүгдсэл гэрээсээ хоол авчирж идэх байсан л да. Одоо жишээлбэл тэг найзуудтайгаа ингээд гарах юмаа багасгаад элдв толон юм авахаа болоод хувцснаар ингээд бас хувцснарт бас өрхөө болоод ямар ч гэсэн би бүр сандгийн ингээд анхудаага би яг ингээд пүүзийг нэг одоо даавн пүүзийг илэгтэл нь баг цоортол нь ингээд өмсөж үзсэн. Тэгээд урд нь алал ингээд пүүз жоохоо илэгдлэл ингээд шинэ пүүз ингээд аваад өмсчдөг байсан бол яг би угаасаа яг хувцас авахаар бол яг явахаа өмнө л авъя гэж бодож исэн болохоор тэгээ бүр нэлээд гүрийгээд ямар ч зам нэг юм нөгөө даун пүүзний нэг юм яг уртлын нөгөө эрхээ урны хэсгээр ингээд нэг жоохоо илэгдээд ингээд нэг юм юу ичдэг чи цаанаас ингээд гэрэлтэд харагддаг болчтой штэ. Тэгээ би бүр миний хар өнгөтэй пүүзсэн тэгээ цаана гэрэлтэд исэн болохоор юу яагаад дотоороо ингээд хар ойм центр өмсөд ингээд нөгөө мэддэхгүй болгоод ингээд бас явж магадгүй гэсэн. Тэгээд надад гэхдээ яг үндэ тэр ерөөсөө тийм тэрнээсээ ичсэн ч юм уу тийм мэдрэмж бол ерөөсөө төрж байгаагүй. Нэг тийм баг өөрөөрөө нэг юм бахархаж байгаа юм шиг. Хөөх би бүр за өмнө нь бол ингээл иймэрхүү хувцас илэгдэнгүүд шинэ хувцас авчдаг байсан бол за би ер нь жоохон нэлээд одоо санхүүгийн одоо сахилга баттай байж одоо сурж байгаа юм байна да. Иймэрхүү зэргийн юмыг ер нь төвчээд ингээд сурж байгаа юм байна да. Бас болж инда гэж ер нь айгу бодож исэн. Айгу гоё байсан яг үндэ. За тийм ээ. Тэгэнгүүт миний хамгийн сүүлийн зардал юу байсан бэ гэхээр Италид ирснийхээ дараа яг одоо нөгөө дотор байранд орох юм уу, гадуур байр төрөслөх юм уу гэдэг хариу нь гартал эндээ үүдэнэ гэдэг энэ хоттой 7 хоног Airbnb 7 биш 5 хоног нөгөө нэг юу байсан Airbnb авах шаардлагатай байсан, байр төрөслөх байсан. Тэгээ би нөгөө хамт ирсэн охинтойгоо бит хоёр хүний 35 евро байсан гэж би санаад байна. Тэгээд нэг Монгол мөнгөөр 650 мянга орчмоор 5 өдөр болол ингээд Airbnb төрөслөд байсан. За тэгээд эдгээр бүх зардлыг ингээд тооцоод үзэхээр байна штэ тийм ээ. Нийт болвол яг 23 сая 250 мянган төгрөг болж байгаа. Одоо англи хэлний сургалт болон IELTS-ийн шалгалтуудын үнийг багтаагаад шүү дээ. Энэ яг үнэндээ энэ IELTS-ийн шалгалт энэ төр бол яг юм яг зөвхөн Итали руу ирэх зардалтай хамааралтай юу гэвэл бас үгүй ер нь л жоохон чи яг нийтлэг зардал шүү дээ тийм. Тэгэхээр яг англи хэлний сургалт болон ийм IELTS-ийн шалгалтаа асах юм бол нэг 22 сая төгрөг орчим бол зарлагдсан байгаа юм. За тэгэнгүүт энэ 22 сая төгрөг орчим зардал олвол байж тээ. 2 дахин багасах боломжтой. Яаж вэ гэхээр хэрвээ бүх юмаа хуваараа хөөцөлдөөд өөрөө ингээд сургуулиудад аплайдаад ингээд агентлагийн шаардлагагүйгээр явах юм бол мэдээж тэр одоо 10 сая 500 төгрөг бол төлөх шаардлагагүй. Тэгэхээр энэ нийт зардал бол
бол ингээ 2 дахин багасаа явчихна гэсэн үг. Эсвэргээрээ энэ зардал бас нэлээд яаж өсч болно нөгөө хүнийхээ одоо хэрэглэнээс хамаарат эсвэл одоо магадгүй Airbnb-д ядчил 5 биш 10 хоног байрлах шаардлагатай бол ингээ зардал бол дэшээ өсөд явна шүү дээ. Миний хувьд бол би яг дундаж зардалтай байсан болов гэж бодож байгаа. Агентлагт мөнгө төлснөөс биш бусад зардал маань ер нь хамгийн боломжоор нэлээд бага байсан гэж бодож байна. За тэгэнгүүт энэ дээр дуртаагүй нэг юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр банкны баталгаагаа би яаж гаргасан бэ гэдэг одоо маш чухал асуудал байгаа. Энийг бол би юу байсан? Одоо Итали руу сургалтын виз мэдүүлэхэд бол банкны баталгаа 4 хэлсэнчлэн тийм ээ. Ер нь бол 30 сая төгрөг сүүлийн 6 сардаа ингэж орж гарсан байх хэрэгтэй байдаг. 6 сар болоо 3 сар болоо энэ аль би 3 сарыг бол 6 сар гэж бэлдсэн ч гэсэн би яг сүүл яг элчин дээр очиход надаас 3 сарыг авсныг би яг санаад байна. За тэгэнгүүт энэ 30 сая төгрөг бол надад мэдээж бэлнэр бол байгаагүй. За тэгээ энийг бол би яг эхлээд юу яжсэн нөгөө банкны баталгаа гаргадаг хүмүүсээр одоо гаргуулъя гэж бодоод нэлээд хэдэн газрууд руу ингээ залгаж үтсэн чинь ерөөдөө би процессыг нь ойлгосон. Ингээл яачих юм биш үү. Тэгвэл энэ хүмүүст ингэж одоо мөнгө төлж ийснаас яг энийг бол би өөрөө хийж болох юм байна гэд яг тэр одоо банкны баталгаа гаргадаг хүмүүсийн аргаар би өөрөө одоо дансны баталгаагаа бэлдсэн гэсэн үг. Намайг яаж дансны баталгаагаа бэлдсэнийг мэдхийг хүсэх юм бол яг дурын нөгөө тэр банкны баталгаа гаргадаг хүмүүс рүү залгаад ерөөдөө процессыг нь ойлгоод авч болно. За тийм учраас энэ дээр бол би нэмэлтээр бол ингээд мөнгө төлөөгүй өөрөө яг тэр дансны баталгаагаа бол ингээд бэлдээд бүрдүүлээд өгч исэн. За тэгэхээр нийт зардлаа бол одоо хэдүүлээ ярьчлаа. Одоо харин хамгийн чухал одоо асуулт нь юугаа байх вэ гэхээр яг Италид ирээд би хэдэн төгрөгийн тэтгэлэг авсан бэ? Яг одоо гаргасан зардлаа би нөхөж чадсан уу гэдэг гол асуулт байгаа. За тэгэхээр шүү дээ яг мужийн тэтгэлэг болвол яг мужаасаа хамаарат үнийн дүн нь ер нь ойролцоо байдаг болов гэж би бодож байна. Үнийн дүн бол юунаас өөрчлөгддөг вэ гэхээр нөгөө өрхийн орлого нь өндөр өнө бага өнө гэдгээс л хамаардаг. Тэгээ түрүүн миний хэлсэнчлэн нэг жилийн 60 сая төгрөг орчмоос ер нь өрхийн орлого нь бага л байх юм бол одоо хамгийн одоо дээдлийн буюу максимумаараа тэтгэлэг авах боломжтой байдаг. Тэгээ энэ бол тэтгэлийн дүн жил болгоо ингээд өөрчлөгдөд явдаг. Яг миний эхний жилдээ бол би яг нийт жилийн тэтгэлэг бол 7,000 төгрөгийн тэтгэлэг авч исэн. За сургалтын төлбөр бол угаасаа шууд 0 болоод хөнгөлөгдөж байгаа. Италийн улсын их сургуулиудын төлбөр бол бас харьцангуй нэг өндөр бол байдаггүй. Нэг хамгийн багадаа бараг 1000 евроогоос эхлээд нэг 4000 орчим евро энэ төр бол одоо энэ дунджаар бол байдаг. За эндээс бол би яг автоматар тэтгэлэгт хамрагдсанаар 0 болоод одоо төгрөг болоод юу ч хөнгөлөгдөж байгаа. Энэ 7,000 евроон дээр нэмээд нэг зүйлийг марцсан байна. Бас 1200 евро нэмээд авсан. Энэ тэгэхээр бол 8200 евро болсон гэсэн үг. Яагаад тэгэхээр одоо нөгөө дотор байранд одоо багтаж чадаагүй гадар байр түрээсэлж байгаа хүүхдүүдэд бол эхний жилдээ 1200 евро бол эхний жилдээ ч гэж яг ер нь бол 1200 евро бол бас өгдөг. Одоо 1200 еврогийн нэмэлт юм одоо мөнгөнд тусламж авах эрхтэй байдаг тодорхой шалгууруудыг хангасны дараа. Тэгэхээр нийтдээ бол би эхний жилийн тэтгэлэг бол 8200 евроны тэтгэлэг авсан гэсэн үг. Тэгэхээр энийг бол монгол мөнгөөр одоо шилжүүлээд үзэхээр 30 сая төгрөг орчим болж байгаа байхгүй юу? Тэгээд энэ 7000 евронд юу багцсан байдаг вэ? Одоо гадуур байр түрээслэх одоо төлбөр, хоолны төлбөр, за автобус унааны төлбөр гэх мэтчлээ ерөөхдөө одоо стипенд оюутнуудын стипендэд юу багцсан байдаг яг тэр бүгд л багцсан гэсэн үг. За тэгээд энэ нөгөө 1200 евро бол ерөөсөө нөгөө гадуур байр түрээсэлж байгаа оюутнуудад одоо нэмэлт мөнгөнд тусламж байдлаар одоо нэмэлт байдлаар өгж байгаа юм мөнгөө гэсэн үг. За тэгэхээр би яг нийтдээ нэг 23 сая орчим 23 сая 250 мянга за 23 сая 500 орчим гэж бодъё те зарцуулсан байна. Буцаад би тэтгэлгээрээ 30 саяыг одоо эргүүлээд авсан байна гэсэн үг. За тэгэхээр хэрвээ яг одоо ийм байна. Гадуур байр түрээслэх тэр 1200 еврогоо аваагүй гэж бодъё тийм ээ. Зүгээр л ерөөхдөө 7000 еврогийн тэтгэлэг гэдэг энэ одоо юугаар нэмэлтгүй зүгээр яг үндсэн тэтгэлгээрээ тооцоод үзье. Тэгэхээр үндсэн тэтгэлэг бол 7000 евро гэж үзвэл нийтдээ энэ 25 сая 500 төгрөг болчихж байгаа гэсэн үг. Нийт зардал 23 сая 2500 тэтгэлэг бол 25 сая 500. Тэгээ яаж ч утсан айлч тохиолдолд бол тэтгэлгээрээ яг гарсан зардлаа буцаагаад ингээд нөгчөж байгаа. Тэгэхээр энэ бол бас аяйгуу том давуу тал. Тэгээд ийм учраас би яг ер нь бол хүмүүсийг ингээд Итали руу ирж сураач тий хэрвээ ямар нэгэн тийм заавал Америк, заавал Солонгос гэсэн тийм тодорхой тийм одоо бодцсон, тэмүүлсэн орон байхгүй бол Италиг судлаад үзээч. Ийм гой боломж байдаг шүү. Заавал тэр мундаг сурдаг нь онцгой авьяастай эсвэл нэг юм одоо айгуу тийм аав ээжийн сургалтын төлбөрийг нь бүрэн төлөөд өгөх тийм боломжтой айлын хүмүүс ер нь гадаадд сурдгуун байна тий зүгээр ингээд хэрвээ IELTS-ийн оноотой эсвэл магадгүй Италид анханасаа сураад хэлний шалгуураа хангаад сургуультай тэнцчих юм бол ингээд эможийн сэтгэлээ гэдэг ийм гоё боломж би Монгол чуудад хүн болгоны юм нээлттэй байдгийн байна гэдгийг
би ингээд илүү олон хүмүүс мэдээсэ гэдэг үднээс энэ Италитай холбоотой, тэтгэлэгтэй холбоотой бичлэгүүдээ бол айгүй хийдэг. Тэгэхээр ер нь бол яг бараг л цэвэр ер нь бол бараг үнгүү сурчиж байгаа гэсэн үг байхгүй юу? Ийм гоё бол өөрийнхөө одоо YouTube channel дээр өөрийнхөө туршлага дээр үндэслээд Италид хэрхэн суралцах вэ гэсэн юм Италид суралцах 5 алхам гэсэн нэртэй юм сурал бичлэгүүдийг хийсэн байгаа. Тэрний линкийг нь би энд оруулчих. Та бас энэ бичлэгүүдийг ерөөхдөө бүгднийг үзээрэй хэрвээ Италид сурахаар одоо сонирхож байвал тэгээ энэ бичлэгүүд дээр бол яг гол хэрэгтэй чухал мэдээллүүдийг би бол оруулсан байгаа гэж бодож байна. За тэгээд энэ бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Тэг ямар ч хэлсэн энэ бичлэгээрээ дамжуулаад би ерөөхдөө яг Итали гэдэг оронд суралцахад ер нь үнэхээр бидний одоо төсөөсөн шиг тийм зардал өндөртэй орон юм уу? Италид ер нь суралцахад ер нь хэр юм бэ гэдэг одоо тийм одоо ерөнхий юм барагцаа дүр зургийг та нартаа өөрийнхөө туршлагаар дамжуулаад бас бахан ч гэсэн хүргэсэн болов гэж найдаж байна. За тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол та нар маань subscribe дээрс намайг дэмжээрэй. За би Instagram хуудасаа бас энд оруулчихъя. Тэгээд эцэст нь хэлэхэд хэрвээ одоо миний энэ саяны ярьсан зардлалыг та нар маань ерөөхдөө бол юу гэж бодож гин бусад орнуудтай харьцуулахад та адимаас өөрсдөө чинь туршлагатай харьцуулахад ер нь одоо ихэр өндөр байна, бага байна уу гэх мэтчлэн сэтгэлдээ үлдээгээрэй. Дахиад яг хэлэхэд бол энэ зардал болвол яг зөвхөн над дээр гарсан зардал бөгөөд би айгүй тийм ерөнхий байдлаар оруулсан байгаа. Яг тийм нарийн тоочны тэд гэсэн зардал биш юм. Та эдийг ерөөхдөө барагцаа авахд юм туслах юм одоо зардлууд учраас яг хүн болгоны одоо нөхцөл байдал тийм ээ дээрэс нь аль хотуу ямар хөтөлбөрөөр явж байгаа гэх мэтчлэнгээс хамаарат одоо энэ зардал яг нарийн зардал бол хүн болгон дээр өөр гарна гэдгийг та нар бас дахиад дахиад сануулъя гэж бодож байна. За тэгээд энэ төрөйд бичлэгийн өндөрлөлийн бичлэгийг маань үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.